Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрөөс эхлээд шинэ хэлбэрээр олон жил бичиж ирсэн Монгол улсын улс төр нийгмийн эдийн засгийн сорилтуудын тухай бичсэн нийтлэлээ танилцуулах гэж байна. Энэ нийтлэлд голдуу асуудлыг дараа нь учир шалтгааныг шийдлийг хэлхийг оролддог. Өнөөдөр бид Монгол улсын хөгжилд хамгийн том саад болж байгаа нэгэн асуудлын тухай, банкны тухай, арилжааны банкуудын хүү өндөр зээл дэндүү үнэтэй байгаа тухай ярихаар энэ нэвтрүүлгийг бэлгээ. Ийм нэвтрүүлгийг та бүхэнд цаашид ийм хэлбэрээр үзүүлэх болно. Дэмжиж үзэж оролцсон та бүхэндээ баярлалаа. Та бүхэн энийг jargal.defacto.com дэлгэрэнгүй бас үзэж уншиж болно. Мөн манай нэвтрүүлгийг англи, монгол, орос, япон хэл дээр гардгийг та бүхэн мэдж байгаа бах. Вебсайтнаас хараарай. Зээлийн хүү жилийн 20% хүрсэн ямар ч улс оронд ямар ч бизнес хийх утгагүй зөвхөн далд эсвэл хууль бус бизнес цэцэглэж авилга хавтгаардаг. Банкны бүлэглэлд багтаагүй бол компаниудын санхүүгийн зардал өсөж ажилчдаа цомгодон цалин нэмэх боломжгүй учраас чадвартай хүний нөөцөө гадагшаа алдаж иргэдэн ирээдүйдээ итгэлгүй болох нь аливаа үндэстний хамгийн том гарц хохирол. Монголын 3.5 сая хүн амын 27.1% буюу 914 мянган хүн сарын нэг хүний хэрэглээнд 420 мянган төгрөгөд хүрэхгүй ядуу амьдарч байна. Үндэсний статистикийн хорооны дүгнэлт. Эдийн засаг эрчимтэй өсөж байгаа ч айл өрхөд унц нь бага, иргэдийн орлогын ялгаа улам өссөөр байна. Эдийн засаг уул уурхайгаас бараг бүрэн хамааралтай байдлаас гарч чадахгүй байна. Хувийн хэвшил банкны хүү ба татварын дарамтанд орж өндийж босохгүй болсноор бодит ажилгүйд л өсч иргэд дөрвөлсөөр байна. Эдийн засгийн өнөөгийн байдлын учир шалтгааныг задлан харвал арилжааны хэдхэн банк төр олон нийтийн эрх мэдлийг шууд бусаар боомлон хязгаарлаж бизнесийн салбарыг зээлийн хүүгээр дарамтлан мөнгө хүүлж байгаад оршино. Тэгэд яагаад ийм байдал үүссэн? Тэгээд юу хийх ёстой вэ? За, учир шалтгаан нь зээлийн хүү буурахгүй, зээлийн хомсдол үүсч буй гол шалтгаан бол Монгол банкны бодлого. Монгол банк саяхан бодлогын хүүгээ 10% дээр хадгалахаас гадна дотоод ба гадаад валютын хадгаламжийн заавал байлгах нөөцийн хэмжээг 1% өсгөж 11 ба 16% болгосон нь мөнгөний тогтвортой байдлыг хангах гэхээс илүү зээлийн хомсдлыг хөргөцсөөр байгаамаа. Арилжааны банкуд бодлогын хүүг үндэслэн хадгаламжийн хүүгээ хоорондоо өрсөлдөн тогтоож ашиг орлогоо улам нэмэхийн тулд зээлийн хүүгээ огцон өсгөдөв. Монголын хөрөнгийн биржтэй бүртгэлтэй 6 банкны цэвэр ашиг нь 2024 оны дунджаар 50% өсөж нийт 1.7 их 80 төгрөгийн ашиг хийжээ. Үүнээс хаан банк 640, голомт 400, худалдаа хөгжил 300, хас 170, төрийн банк 108, богд 40 тэрбумын цэвэр ашиг хийжээ. Банкуудын нийт хөрөнгө энэ хугацаанд 2024 онд 64 их 80 төгрөгт хүрсэн. Хамгийн том нь хаан банк 20, голомт, худалдаа хөгжил тус бүр 15. Энэ 3 банк нийлээд 80% гэсэн үг. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд голомт банк 34, худалдаа хөгжлийн банк 23, хаан 17%-аар хөрөнгөө өсгөжээ. Хувийн хэвшил нь зээлийн хүүдээ дарамтлуулж дампуурч байхад арилжааны банкуудын хөрөнгө нь ингэж томроод цөм ашиг хийж буй мөнгө хүүлэлт гэдэг. Идүүгээ зөвхөн банкуд тэдний эзэдийн хувьцаатай бизнес өсч хөгжөөд
бусад компаниуд нь өрөндөө баригдаад өндийж чадахгүй байгааг Монгол банк санхүүгийн зохицуулах хороо харахгүй байгаад биш. Харин тэд төр засгийн тодорхой удирдлагуудын сонгуулийн зардлаа даалгуулан барьцаанд нь орсон шиг банкны эзэдийн үйлчлэгчид болцоход буйд хамаг учраар шиж байгаамаа. Тухайлбал 1-р арилжааны банкны нэг эзэн 20%-аас дээш эзэмшихгүйгээд сүржин хууль гаргасан боловч хугацааг нь банкны эзэдийн лоббигоор хойшлуулсаар хэдэн жилийн нүүр үзлээ. Одоо бүр 20 биш 34% болох гээд явж байна. Гадаадын хөрөнгө оруулагч сонирхохгүй байна гэж тэд хэлж байгааг Монгол банк нь дэмжиж байна. 2-т арилжааны бараг бүх банк дэргэдээ үнд цаасны компани байгуулж дансыг нь өөр дээрээ удирдах байна. Банкуд өөрийнхөө үнд цаасны компаниудаар IPO underwriting буюу нээлт хийх ажлаа бэлдүүлээд нээлттэй банк болгох. Өөрийгөө илт өндрөөр үнэлүүлж хувьцаагаа борлуулсан учраас идүүгээ хувьцааны үнэ нь анх гаргасан үнээч барьсангүй илт доогуур болоод байна. Бусад оронд арилжааны банкны эзэн өөр бизнест оролцох, үнд цаасны компанитай байхыг хатуу хориглодог. Банкны эзэнд хэд давуу тал олгож байна гэж үздэг. 3-р банкны эзэд болон том компанийн эзэд банк бус санхүүгийн байгууллага ажилуулж 43% хүүтэй зээл олгож байна. Тэр ашгаас нь хэн татвар төлдөг юм бэ? 4-р арилжааны энэ 6 банк 5-10% олон нийтэд зараад нээлттэй компани гэгдэж байгааг санхүүгийн зохицуулах хороо таалаад сууж байгаа нь нүглийнүүдийг гурилаар хурж байгаа хэрэг юм а. Тэглээгээ жишээ нь олон нийтээс аль банкны төлөөлөн удирдах зүйлд хараат бус төлөөлөл орж ирсэн юм бэ? Энэ тухай санхүүгийн зохицуулах хороо таг дуугүй олон нийтээс нуусаар байна. Энэ бүхэн чинь манай улсын хууль мөнгөтэй хүнд үйлчилдэггүй илрэл. Төрийн холбогдох байгууллагууд нь арилжааны банкудад барьцаалагдж тэдэнтэй хамтран ард түмнээ мүлжиж буйн тод жишээ биш үү? Ямар шийдэл байгаа вэ? Монгол банкны хараат бус байдлыг бүрдүүлэх, банкны салбар дахь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжийг сайжруулах хуйцаар энэ салбарыг шинчлэх шаардлагатай байна. Юу хийх вэ гэж? За 1-р мөнгөний бодлогын хүүг хагасчил тутам бууруулан 5%-аас бага болгох, гадаад дотоод валютын заавал байлгах нөөцийг бодлогын хүүтэй холбон багасгах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. 2-т нь банкуудын бусад шалгуур үзүүлэлтийг чангалж мөнгө хүлээлтийг зогсоох. Улмаар 3-т нь эзэдийнх нь өөр бизнестэй байхыг зогсоох. 4-т нь мөн банкыг өөрийн үнд цаасны бизнес эрхлэхийг хориглох. Тэгснээр компаниудад өрсөлдөх ижиддэгш боломжийг хангах шаардлагатай. 5-т нь банкуудыг нээлттэй болгох. Тэр хуулиа яаралтай хэрэгжүүлэх, олон эзэдтэй болгож компанийн сайн засаглалыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн 6-т нь бизнес эрхлэгчдийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд татварын түвшингөө бууруулах, зарцуулалтын өгөөжийг дээшлүүлэх. Энэ зорилгоор татварын шинжилэл хийх цаг болжээ. Жижиг дунд бизнесүүдэд зориулсан тусгай татаас зээлийн баталгаа зэргийг бий болгох. Мөн ажиллах хүчний хөгжлийг дэмжин өсөлтөхүйц цалин олгож байгаа компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж болох юм а. За 7-д нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ болон хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулж уул уурхайгаас хэд хамааралтай байдлыг бууруулах. Энэ замаар хувийн хэвшлээ дэмжин эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байна. За мөн 8-д нь компаниуд татварын хажуугаар хүнд суртал, авилга, зохицуулалтын хүндрэлүүд нь үйл ажиллагааны шууд бус зардлыг нэмэгдүүлж байна. Цахим засгийг цаашид улам эрчтэй хөгжүүлэн хүн нүүр тулан харьцахгүй болгох хэмжээнд хүрэх нь авилгыг бууруулах юм а. За 9-т нь шүүх олон жил дараад байгаа авилгын хэрэгүүдийг
түргэн шийдэхгүй бол иргэд шударга ёс тогтно гэдэгт итгэхэ болоод байна. Ийм хэдхэн арга хэмжээг л авч чадвал эдийн засаг эрүүлжиж, хувийн хэвшлийн бүтээмж дэвшилж, ажлын байр нэмэгдснээр иргэдийн амьдралын түвшин сайжирч, эх орноосоо зүхтах биш буцаж ирэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.